За Жамбаа Жамц нэр дэвшигчийн талаар ер нь яагаад нэр дэвшүүлсэн шалтгаан бол энэ салбартаа олон жил ажиллаж туршлагдсан албан хаагч учраас нэр дэвшүүлсэн. Өөрөөс нь бол миний хувьд уулзаж санал манал бол сонсоогүй. Энэ салбар өөрөө шин тутамд хөгжиж байгаа салбар учраас эхнээсээ энэ хууль эрх зүйн орчныг нь улам бүр чамбааруул сайжруулах шаардлага байгаа учраас гаднаас шинэ хүн томилж салбартаагаа танилцаж туршлагаж байгаа хугацаа алдахгүйгээр эрх зүйн орчны томоохон өөрчлөлт шинжилтийг хийх зорилгоор энэ хүнийг бол нэр дэвшүүлсэн байна. Тэг өнөөдөр улсын их хурлаар томилогдчихвол бас улсын их хурлын даргын хувьд хүлээж авч уулзаж үндсэн чиглэл өгнө гэж бодож байгаа. За чиглэл бол яг гишүүдийн хүсэж байгаа нэг асуудал байна. Энэ банкус санхүүгийн байгууллага болон энэ мөнгө зээлдэг энэ салбар өөрөө эрх зүйн зохицуулалт маш сул байгаад байна. Арилжааны банкнаас илүү хөнгөн нөхцлөөр иргэдэд зээл олгодог байдал нь өндөр хүүгээр мөнгө хүлэх боломжийг бий болгоод байдаг сул тал бол байна гэж ингэж харж. Тэгэхээр бид бол энэ арилжааны банкнаас мэдээж тодорхой хэмжээнд хөнгөлөлтөй байх ёстой байх. Гэхдээ хэд хөнгөлөлтөй байгаа нөхцөл нь өөрөө банкнаас зээл авч банкус санхүүгийн байгууллагуудаар мөнгө угаах хэлбэрүүдийг үүсгэх нөхцлүүд бүрдэж байна гэдэг нэг л асуудал явж байна. За хоёрдугаар энэ санхүүгийн зохицуул хорооны хариуцдаг нэг чухал зүйл бол даатгалын тогтолцоо. Монголын даатгалын тогтолцоог шин дэвшинд гаргахгүй бол даатгалын байгууллагуудаар төрийн зарим чиг үүрэг, хяналтын чиг үүргүүдийг гүйцэтгүүлдэг болохгүй бол төр өнөөдөр иргэн аж ахуйн нэгжийг хяндаг энэ байдал бас болохгүй байна гэдэг энэ олон нийтийн шүүмжлэлд дагуулсаар байгаа. Тэгэхээр энэ даатгалын салбарын хөгжлийг бодиттой болгох чиглэлээр бас энэ эрх зүйн орчны томоохон шинжилгүүдийг хийх шаардлагатай. Тэгээ энэ яг салбартаа ажилласан 15-6 жил ажилласан туршлагатай байлээ. Үндсэн мэрэгжил нь хуульч юм байлээ. Тэгэхээр энэ салбар дээр энэ эрх зүйн орчны томоохон өөрчлөлт шинжилтийг хийхэд анхаарна гэсэн ийм зорилгоор бол энэ хүнийг нэр дэвшүүлсэн байгаа гэдгийг бас пүрэв даваа гүшүүнд хариулж хэлье.